сайн байцгаана уу? Чит маань энэ байна. Сургаалт төгс 3-ын 27-оос 21-ийг уншиж өгье. Хэрвээ чиний хүч хүрх юм бол хүртэх ёстой хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Туслах боломжтой атлаа хөрштөө яваад ир маргааш би өгье гэж бүү хэл. Сургаалт төгс 23-ын 27-оос 28. Тэгэхээр бид нар угаасаа урлагийн тухай би хэд хэдэн подкаст хийсэн л дээ. Тэгээд урлагтай холбоотой хичээлүүдийг бурхан надад зөндөө заасан. Бодит амьдрал дээр минь заасан шүү. Тэгээд би ихтэй өгөхдөө 20 хүн ерөөсөө биш. За бити буруугаар ойлгороо би өгөхдөө өргөдөг. Гэхдээ эцний өргөл бол өөр байдаг. Надад бас олон хичээл заасан. Тэгэхээр подкастууд минь бас үзэрэй өргөлтэй холбоотой. Өнөөдөр би яг онцгой нэг өргөлийн тухай хэлэх гэж байна. Мэдээж би одоо надад тусалж байсан хүмүүстэй би туслах гэж оролддог. Цүм чуулгандаа өргөлөө өргөдөг. Тэрнээс гадна би номын болон номлын сонсдог. Одоо жилийн идэвхжүүлэлтийн камп явж байгаад эдгэрсэн тэр хүмүүстэй би сар болгон тус нь өргөл өргөдөг. Тэр нь их багтаа хамаагүй өөрийнхөө боломжоор л тогтмол өргөдөг. Тийм учраас би бүр дансаашаа шууд татуулдаг. Тэгэхгүй бол заримдаа хүн юм чинь мартаж орох шүү дээ. Тэгэхээр 23 газар тогтмол өргөдөг. Сүмдээ болон гэхээр өргөдөг баг 7-8 тогтмол өргөдөг тийм газар байдаг. Дээрээс нь нэмээд би шаардлагатай хүмүүст өгдөг. Туслах боломжтой атлаа хөрштөө яваад ир маргааш би өгье гэж бүх хэл гэж хэлж байгаа. Тэр энэ өргөлийн тухай би танд 2 жишээ хэлж өгье гэж бодсон юм л та. Энэ 2 жишээл би нэг бардамлах гэж хэлж байгаа ш харин надад хичээл заасан хичээл байсан. Нэгэн өдөр бурхан нэгэн пасторта өргөлрөө гэсэн тэр хөдөө орон нутгад хотоос жоо зайдуу байдаг сүм чуулганы хүн л дээ. Тэр тухайн жижигхэн хотынхаа бас бүр захын хорлолд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ тэр хүнтэй би конференц дээр урал дээр итгэж тайхтай айлтаад канцлер хийжсэн. Тэгсэн чинь холбогдороо гэж хэлсэнтэй. Тэгээд надад $10 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би ерөнхийдөө тэр хүнд хаяа өргөдөг байсан. Сургууль библийн сургуулийн төртөнд тусалдаг байсан. Гэхдээ тэр удаа арай жахан өргөл өргөж хэлсэн л дээ. Тэгээд би ягаад энэ чинь өөр хүмүүс туваагаад өгчүүл яасан юмас ингээл жоохон тэгж жагаад л нэг юм өргөсөн л доо. Тэгээд ер нь бол яг дуулууртай байдаг. Гэхдээ би дуулууртай байсан ч миний зүрх бол нэг тийм одоо баяр баясгалантай байгаагүй. Гэхдээ би эзний хүсэл учраас би өргөж өгсөн. Би хуваа хичээж байсан. Тухайн үед яг цагаат болох юм бол тэгсэн чинь тэр хүн баярлаад таг болчоор яасан бол доо л гэж утсан. Тэгээд хэдэн хоногийн дараа надад мессеж бичсэн л дээ. Тэр хүн маань ингэж хэлсэн байсан. Миний ээж нас ураад жил болсон. Хэдий тийм болооч ээж минь бурхантай хамт байгаа лөө өөр газар байгаа болоо гэж маш санаа зовж байсан. Үргэлж асуухт олон бурхан зүгээрээ л гэж хэлдэг байсан. Тэгсэн хэдий болооч би санаагаа л өөрөө пастор байж ээж нь итгэж биш байж байгаад явчихв. Уг нь Есүсийг хүлээж авсан л та. Хэдий тийм боловч гэсэн хожуу хүлээж авсан яасан бол хаана байсан бол гэж нэлээ санаа зовж л дээ. Бүтэн жил янз янзын бодол толгойд нь орж ирж сүүлээ бүр ээжигээ бодож зүудэлж эхэлж хэцүү байсан байна. Тэгээд бурхнаас эзэн минь танадад тэмдэг үзүүлээч гэж гедон шиг шаардж л дээ. Тэгсэн чинь тэгж хэлээ залбираад дутаагүй байсан чинь би холбогдоод тэр өргөлийг өгж тэгс юу болсон бэ гэхээр түүний ээжийг янжмаа гэдэг байсан. Тэгээд би энийг сонсоод би үнэхээр уйлсан. Цөрхрөн уйлсан. Эзэн минь та тэнд байгаа пастрын ажлын үйлчлэлийн сайн хэлэхэд тулд бүхнийг бодож ирдэг. Гэтэл өргөл гэдэг чинь зөвхөн өгөх зорилготой гэсэн илүү тэр хүмүүсийг тайвшруулах, тэгвчлэл тэмдэг болох маш олон зорилготой байна гэдгийг би ойлгосон. Дараа нь нэгэн залууд бас өгсөн. Тухайд би байшинтаа болох гээд зээл хөөцөлтөөд дээрээс нь депозитны буюу барьцаа мөнгө тавих гад одоо үндсэн суурь мөнгө тавих гад тэр мөнгөнд хүрэхгүй маш хэцүү байсан юм л дээ. Тэгээд баг орлоготой хоол ч гэсэн тийм одоо яахгүй тухайн үед бас хоол өндөр өгж явахаар бас авчихсанаа сүмрөө явж исэн чинь хүмүүс хоол авахгүй гэж хэлсэн. За тэгвэл хүмүүс хоол авахгүй бол би тэгээ яах юм болж ийн гэх. Хоолны жоохон мөнгөтэй тэр мөнгөнд арай жаахан өрөхгүй. Чи 4 бандтай л ирээд удаагүй бас жаахан амархан биш байсан үйл дээ. Нөгөө баг цалинтай их зардалтай байсан үе маань л та. Тэгсэн чинь эзэн над хоолныхаа мөнгийг энэ залууд өргөсөн.
Тэгээд залуу маань аварт ороод тэгээд машинаас ажиллахааг болсон хэцүү байсан. Тэгээд би хамт залбираад машинтаа олоо цаг залбирсан л та. Тэгтээ тэр нөгөө мөнгөө өг гэсэн чинь надад тухайн үед $300 л байсан ердөөсөө. Тэгээд би яг үнэндээ харамлахаа шахаад эхлээд 100 өгөөд тэгээд хоёр дахь нь 100 өгөөд тэгээд гурав дахь 100 өгөх гэжсэн чинь надад нэг найз маань мөнгө өгсөн. Тэгээд тэрний ачаар би маш хурдан шилж байсан. Тэр үед би юу ойлгосон бэ гэхээр за би сургаалт төгс 27-гийн 10 уншия. Өөрийн амт нөхрийг болон эцгийнх нь амт нөхрийг бүү орхоо. Гай гамшиг чам тохиолдоход ах дүүгийнхэн гэрийг бүү зор. Хоосоогоо ахаа чинь ойр буу хөрчин дээрээ гэж хэлсэн үг. Тэгэхээр тэр хүнд хэцүү байсан үед хүлээж авдаг, тусалдаг найз хурш байх ёстой. Би чинь сайн хуршин дуудлагатай хүн биз дээ. Эдгээрт нь. Тэгээд дээрэс нь юу гэж болсон бэ гэхээр Мата 6-гийн 2-4-ийг уншиж өгье. Тиймээс та нар өглөг өгөхдөө хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүрт хүмүүсийн үйлдэлтэй адил өөртөө үн бүрээ бүү тат. Үнээр би танарт хэлье. Тэр чагалаа бүрэн авсан юм. Харин та нар өглөг өгөхдөө баруун гарынхаа юу хийж бүг зүүн гартааж бүг мэдэгд энэ өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаас харагч эцэг чинь чамд уцаан тулно гэдэг үгийг ойлгосон. Нууцаас харагч эцэг чинь чамд уцаан тулно. Яг үнийг эзэн уг намайг өгчих юм бүрэн өгчих юм бол өгчихвөл би бүрэн өгсөн боловч бүрэн өгч чадахгүй татган хагасаар нь өгсөн. Түүний дараа удахгүй эзэн буцааж өгдөг юм бэ. Намайг шанах гэж улам ингэж байгаа юм байна гэдгийг ойлгосон л доо. Энд байгаа дансныхаа 50% тийшээ өг, энд байгаа дансныхаа 70% тийш нь өг гэдэл эзэн маш их өгүүлж эхэлсэн. Уг нь бол эсэргээр мөнгө цуглуулах гэж байгаа хүн шүү дээ. Байрны депозит олох гэж байгаа хүн. Ингээд л дуулууртаа өргөсөн шүү. Харин буруу өгөөд асуудалд орчихгүй. Өгж эхлэх үед улам их хөргөл орж ирсэн. Хүмүүс надад бас миний хайр бас бизнес нь хамаагүй ашиг орлого нүүр болсон. Ингээд ямар ч лээсэн би байрныхаа 20% депозитын мөнгө цуглуулах гэм боломж гарсан. Бага хугацаанд 4 сарын хугацаанд тэр мөнгөийг цуглуулсан. Ямар ч боломжгүй байсан. Гаднаас нь авах юм бол ямар ч боломжгүй байсан шүү. Тэгэхээр хүмүүс ер нь өрөөтгöd бурхан өрөөхөөс өмнө бас заримдаа та нарыг шалгадаг. Таныг дуулууртай байна уу гэж шалгадаг. Тэгээ эзэн өөрөө буцааж өгдөг учраас баруун гарынхаа зүүн гараасаа нуудаг тэр өргөлийг чимээгүй хүн шиг үнэхээр туслах нэгэн туслахаасаа бити санаа заваараа яана гэж бити бадараа эдгээр эзний хүсэлээр өгөөсөө бүү татгалзаараа. Эзэн таныг өрөөх болно. Аав амлсан л өгдөг. Бүү санаа зав. Амен.